ардчилсан намынхны тавьсан одоо үр буюу одоо гаргасан бондуудын төлбөр одоо бид төлөх хэрэгтэй байна. Одоо нэг сард гэхэд Чингис бондны 500 сая доллар за тэгээд 6 сард гэл ингээл байгаа. А нөгөө талаасаа яг энэ Чингис бондны мөнгө зээл нь эргэж төлөгдөх боломжтой гэж бас тайлбар хэлхий. Яг үнэхээр төлөгдөж чадах хүмүүст одоо аж ахуй нэгж зээлүүлж чадсан болов уу? Яг бидний тооцоогоор бол Чингис бондын 1.5 тэрбум доллараас нэг 70 орчим хувь нь бол төлөгдөх нөхцөлтэй болгогдсон зээл. А дээр нь энэ одоо Чингис бондын одоо хөрөнгөнөөс олгосон үйлдвэрчлэлтийн зээл бол маш үр дүнтэй зээлүүд олгогдсон. Жишээ нь би зөвхөн ганцхан жишээлбэл Монгол улс хуучин бол одоо шинэ гаднаас цемент авдаг те цемент авахын тулд маш их доллар валюта гадаг шин зардаг байсан бол одоо үндэсний хэмжээнд дотоод зах зээлээ бол бүрэн хангах хэмжээний одоо 2-3 том үйлдвэр орчуудаа тийм орчлоо шүү дээ. Энэ юуг харуулж байгаа гэхээр энэ бол зөв хөрөнгө оруулалт байсан, зөв менежмент байсан. Өнөөдөр тэнд маш олон ажлын байр бий боллоо. А тэгээд одоо гол стратегийн гол бүтээгдэхүүнээр тийм ээ түүхий дээр үндэснийхээ дотоод хэрэгсэл бүрэн хангах боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо Чингис бондын өгөөж юм байна.